Орон нутгийн сонгуулийн санал хураахад ердөө 9 хоног үлдлээ. Ардчилсан намынхны бяртаа самбарууд энэ тэндгүй малитал сүндэрлэж байна. Амьсгал хураахгүй тулд одоо ингэхээс ч яах вэ? Мөхс миний бодлоор бол орон нутагт ч бас Монгол Ардын намыг ялуулах хэрэгтэй санагдана. Тэгээд нэг мөсөн хариуцлагыг нь Монгол Ардын нам руу чихэх 2 утга найгдана да. Монгол Ардын намын хувьд 11 төвийг татан буулгахаас өгшүүлээд буулгах нураах ажлуудыг чамбуу хийгээд эхэлчихсэн. Хэрвээ ардчилсан нам орон нутагт ялал байгуулад амжилттай ажиллаад эхэлбэл эх сонгуулиар Монгол Ардын нам засаг барихтаа сайн харин ардчилсан нам дүүрэг орон нутагт ажиллахтаа сайн юмаа гэж тариг угааж эхлэх баг. Үүнээс гадна ард түмэнд бас нэг боломж харагдаад байгаа юм. Энэ удаа бүх эрхийг нь Монгол Ардын намд өгөөд ардчилсан намыг дааж өшгөрүүлчих юм бол одоо юунд ч дээлтэй байж байгаа манан бүлэглэл хүч тарамдаж улмаар эх сонгуулиар сарних магадaltaй юм. Манан бүлэглэлийн уураг тарих нохоод барьдаг мод болсон баяр цэг сайхан бэлэг хоёр ашгүй зайл санаа амарсан. Төрдөл гарч ирэхгүй бол тэр хоёрыг хинч тоохгүй. Эх сонгуулиар манангийн бөөний нохтыг сонгохгүйг ард түмэн мэднэ л дээ. За ийм хоёр том шалтгаанаар орон нутгийн сонгуулийг Монгол Ардын намд өгчих хэрэгтэй байгаа юм. Цаг үргэлж хор хотгож ард түмнийг басамжилж ирсэн ардчилсан нам Монгол Ардын нам хоёрын эсрэг бид нар ч бас нэг удаа хор засаж үзье да эн чинь. Хоорондоо жийлцэж нэгнийхээ муу мухайг ухаад эхэлсэн дээр нь бид нар бас ширэг толгоогоор сэтгэхэд нэг үзэх юмсан.